За тамхилээд. За. Сайхан үлчиж байна уу? Сайхан. Ямар хөөргөн? Хүүрэг мөрөг өстө мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Ер нь нүдэнд чи ямар харагдаж байна? Нүдэнд хүний нүд яаш тэ. Амтэн шиг харагдаж байна. За. Энэ барлан гэдэг нэг сэвх. Энэ сэвхтэй хөрөг байгаа байхгүй. Тэндээ зүрхтэй. Тий харин тэгээд амтэн шиг. Энэ байгалыг хийц гэж гэх. Энэ байгаль өөр их уран байгаа шүү. Ингээд ийм хоёр лайн зам байна. Тийм үү? Тий харин тэрийг харсан. Тэгээд ингээд. Тэгээд энэ ороо энэ дээр ийм мигтэй. Яг зинхэн шүр. Тэгээд ороо дээр мигтэй байгаа. Зураас шиг тий. Тэг минь гэдэг. Од. За. Эхэлчих юм уу? Ярих юм уу? Одоо кофе ирч. Оо, эхлэх байгаа юм. Эхэлж байгаа шүү дээ. Ер нь бидж байгаа ах. Тий сүүлийн үед их стресстэй. Яагаад стресстэй вэ? Нийгмийн даатгалд алуулах гад Стресс гэдэг чи одоо монголоор хямрал. За. Хямраад байна уу? хямраад байна. Хямраад. Хямраад байна. Тэг хямраад байна. Тийм би харсан шүү дээ чамайг ойллоо барилаа гэх нийгмийн даатгал маа. Тэгээ манай нийгмийн байж байгаа сарай энэ шүү дээ. Ингээд иргэнийн татвар төлөвчдөө дандаа дарамтлж өөр өнцгөөс сумлж тамийн нэгж байдаг. Хэцүү. Тийм юмд одоо олон удаа өртнөлтөө энэ ийм тогтолцоо байхад бол Ванга шиг хэлж байна да. олон хүн заа мэдчихэв. Ванга ч юу юм бэ? Зүгээр өөр шиг л хэлээ. Ванга манга ч юм. За. Чи Монголд ч нэлийн удаж хэдэн жил болж байгаа юм бэ? 25 6 жил боллоо. Тэгвэл харахгүй. Монголоор бол чи өстө гайхамшигтай ярина. Би одоо монголоор гайхамшигтай ярьдаг явах хүн. За нэг хүн би. За тэгээд чи бол арай тасархаа яриад байгаа. Тэр комеди би токко таарсан шүү дээ тийм Тий. За өнөөдрийн Томокогийн найзын зочин маа Сосор Брам ах байна. Тэр чин тааралтахаараа найз шиг сүдэн шүү дээ. Тий таарлтан тий. Жилийн өмнө ч тойлоо Токиод. Тэрний өмнө онгоцны хөдлөө таарсан. Тийм. Чи нэг Японоос ирээл. Тэгээ эренгүүтээ чи намайг чивтрээс би нэг мэдэхгүй шүү дээ. Онгоцны бодол дээр эренгүүтээ чи намайг таниагүй юу? Өө тэгээ сайн уу маань үгээд яваад ирлээ мэл хүүхдээ ирсэн баха тэгжсэн. Анх удаа чамтай тэг таарсан. Дараа нь жилийн өмнө Амрагийн паб дээр бас. Амрагийн паб дээр хит таарсан. Тийм. Тэгээд юун дээр Токиод тэр та нар чин комеди хийж очсон шүү дээ. Нөгөө Банжала гэдэг манай морин хуурч хүүгийн байгуулсан. MJ гэдэг. MJ чин тэр Банжала гэдэг морин хуурч Батэрдэн гэдгийг тэр хүүхдээ байгуулсан. Нээлэн морин хууртай тийм ээ. Тэнд та нар очиод би очсон шүү дээ. Тийм. Хоёос ороо охинтойгоо очсон. Аха. Танай дүү байсан тийм ээ. Тийм миний төрсөн дүү баг. Тэр монгол хэл мэдэхгүй юу? Мэдхгүй. Тийм бас тэнд сууж. Чи тэнд комеди хийгээд та нар чинь бижиг нүсэн шүү дээ. Тэгсэн. Тэний тэнд ашиг комеди хийх чи би охиноосоо дуулсан. Тэг манай охин би комедид явна. Томоко энэ төр ирж байгаа гэхээр үгүй би явъя хөөш. Би одоо гэр сахад юу байж явъя. Би тань штэ Томоко тэг явсан. Та ерөн өөрөө хошин хүн штэ. Хошин яриа. Тийм хошин гэж юу? Бас инех дуртай. Айгуу хоо. Би хамаагүй инээд шүү. Замбраагүй чанга инээ ямар ч юу байхгүй. Хяналт өөрийгөө хянаж чаддаггүй. Инээвэл инех чинь уурал чинь тийм л хүн л дээ. Чиний төрсөн өдөр бол юу л нөхөр чи ирээд юунд гоё юмсан. Тэ чин тэрний өмнөх жилийн төрсөн өдөр миний. Тийм. Би очсон шүү дээ. Амрагийн паб дөнгөж нэгтээд тэ. Таны нөхөр очиж исэн тийм. Тэгээ би саахыг бол хошин үнээх дуртай, жокон дуртай хүн гэж боддог байхгүй юу?
Би тэр хошин урлагийн театрыг байгуулагдаж явсан хүн л дээ. Аха. 1990 оны одоо эрх чөлөөний давалгаа ирээд Кремлээс Монголыг салгаж аваад тэрний дараа нэгэн бүтээлийг чөлөөтэй тойрох боломж нэгтсэн. Тэгээ манай хошин урлагийн театрын одоо магнад явсан Баця гэж би Тий. Бац өх гэж байсан орхи. Тэгээд хоёулаа бурхан болжээ. Тэгээд туяа чамин чулуун гэд жагдал гэд жагдагч манш байхгүй болчих. Тэгээ бид хэд нийлж одоо анх хошин урлагийн театрыг бий болгож тэр хошин урлагийн театр байгуулахын өмнөх нь байна уу? Би өөрөө нэг жүжигчний театр байгуулсан. Ганцаараа тайзан дээр одоо цаг 30, 2 цаг, 3 цаг хинийч оролцоогүйгээр үзэгчтэйг одоо үед яахгүй соронсон татдаг тийм бүтээл тойрогддог чой номын найрагдлуудаар. Stand up биш үү? Stand up биш. Stand up чи хийж исэн би. Тийм үү? Айл дээр хийж исэн. Stand up басгаад минийх бол олон жанр бай. Сонгодог дуу яриа одоо сонгодог найраглал драматический жүжигийн дүр урлах хой тийм үү тэгээд stand up ч юм байна. Stand up гэснээс та нар яриад байгаа stand up ч юм бол манайд ланжгар хүмүүс байсан дөрлөг зөв цэвэ аравдан латиф гээд аврагууд байсан л да. Одоо ч гараад байгаа юм биш. Ер нь эдний өмнөө байсан юм ч байсан шүү дээ манай аврагт бол. Тим юм. Тэгээ яг би 1999 онд энэ хошин урлаг гэдгээс одоо ингээд татгалзаад тэгээ ерөнхийдөө би мэрэгжлийн дуучин биш. Тэгтээ дууны урлагт бол дуртай. Дуртай дамбал одоо нэлээд том зинданд бүтээх юмсан гэж бодож явдаг юм хүн баг. Тийм. Тэгээд та нар чинь комеди стэнд ап гэхэд манай мэрэгжлийн хошин урлагийн бахан экстүүц өнгөтөнэд за тэгэл зөндөө олон мэрэгжлийн сургууль төгссөн улсууд биш үү? Тэднийг бол энэ комеди стэнд апод нэлээд сэрээсэн шүү дээ. Тийм. Сая бас яриа гарсан шүү дээ. Бид нар мэрэгжлийн хүмүүстэй Бата ерөн ингээд 30 хоног театрыг дүүргэж чадах юм уу гэдэг нэг залуу жүжигчий ярьжсэн байхгүй юу? Хин ярьжсэн. Тэгсэн дээ хин мэлээ? Төөтөө ярьсан байх нь тийм. Төөтөө ярьж байгааг харсан би. Харсан уу? Тий. Тэгээ тэр нэг талдаа төөтөө шүүмжилттэй ярьж байгаа л дээ. Одоо мэрэгжлийн зинда гэдэг бол Лондон гэдэг үүднээс ярина л л дээ. Тэгээ мэрэгжлийн сургуулийн төгсөөгүй ч гэлээ гисэн. Энэ чинь эрх чөлөөний гавьяа шүү дээ. Эрх чөлөөтэй болсон учраас хин дуртай чадах юма хийн. Чадвал тэндээ үлдэнэ. Чадахгүй бол тэгээд шүүрдэгдэж шүү дээ. Тэ? Одоо энэ Холливуудын том одууд чинь заавалных одоо ингээл ном үзэлногоо тоошлуугаал өдөр шөнөгүй мэрэгжлийн үйлдэл хийгээд явсан юмгүй гудамд бөмбөр тоглоод л бүжиглээ сажиглал тэгж байгаа л дэшээ яваал тэгээд тэр кино дэлгэцэн дээр гарангуутан сургууль номонд нь сураал ингээл томроо явчихсан билээ л. Тэг бид нар бол яг манайхан бол тийм сурцсан эхлээ заавал шалгалт өгнө тэгээд сургуульд норн багшаар заалгандаа зөндөө юм би заалгаа сурахгүй хүн ч байна. Тэг би жишээлбэл би одоо 27 төгссөн 1982 онд 27-ла. 27-ла жүжигч болов шүү дээ. Мэргэжлийн юугаар яв 27 хоноос чинь 1 2 3 4 дан 5 хүн. Манай анги Сүхүйг гэдэг одоо Батмагтай яханы дөрөвтэйсэн луутч жүжигч нь дөр урлах юм ундаг. За найруулагч Найдан Дорж ингээд би Баяр сайхан гэж байсан. Ямсран гэж байсан. Байхгүй ч бүгдээ оюун сүрэн гэж одоо мэргэжлэрээ хүүхдүүд хичээл заагаал ажиллаж байна. За майны байна. Ингээл нэг 5 хүн. Нөгөө 27-оос чинь 5 22 21 нь хаав гэвэл одоо амьдралын ирэхээр өөр ондоо ажил хийгээд явж байна. За нэг оюун чим гээд памбаг гэдэг юм дээр тэр маань хойно найруулагчийн сургууль төгсөн мэт тэр чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд ихтэй тэдний буруу биш байхгүй юу? Тийм ээ? Чаддаг юм хагил явсан дээр гэж боддог тий. Та нарын комеди сценд надад сонирхолтой. Яг л би өөрөө нэг дийхэн задгай дуу бодолтой чөлөөтэй сэтгэх хүн байхгүй. Тэрнээс биш одоо хошин урлагийнхныг шүүмжилээл энэ төр тэгэхээр зэрэг би өмөрдөг. Одоо миний
миний хийж байсан үйл миний бас гаргасан алдаа. Миний бас олсон ололт явж байгаа. Тийм учраас би өмөрдөг. Яг театрын мэрэгжлийн бай гэвлгээд мэрэгжлийн үүднээс ярил зөндөл юм байна. Та нар гоё байсан тэр юм чинь. Токод байсан гэж хөөрхөн байсан. Ялангуяа чиний хөл ланжгаар. Би нөхрийгөө ярихаар хүмүүс. Намайг нөхрийгөө ярихаар хүмүүс инээт юм блэ? Инээт юм блэ? Тэгэж яг бодтой нэлээд бодтой дөө. Тэгээ логтой яриад байгаа байхгүй. Тийм. Чи сүр инээдин тий. А тий. Худлаа жаахан би дараа ингээ нөгөө бичдэг хийж агаад үзээд өөрийгөө инээж байгааг нь харахаа нэг амар жүжиглэж байгаа юм шиг амар худлаа инээж байгаа юм шиг. Гүг чи цаанаас ч гараад байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэр инээдээ чи ингэж хомж болохгүй шүү дээ. Ааха. Тий. Тэгэд хүмүүсийн инээлгэж явах гэдэг чинь тэ одоо нөгөө мэрэгжлийн жүжигчин байна уу? Батагийнхан байна уу тий? Хамаагүй бас их буян гэж боддог байхгүй юу? Буян. Өөр тэгээ бас хүн инээлгэхээр ингээ кайф авдаг тий? Цөөхөн тим одоо жахан гач донтон бид нар байдэн шүү дээ тий? Тий? Одоо нөгөө тэрэн дээр бол боёо байна уу? Батаа байна уу? Ялгаагүй. Бид нар хүмүүсийг инээлэх дуртай хүмүүс шүү дээ. Тэгж харахаар айгүй. Хүн чинээх дуртай? Тий, хүн чинээх дуртай байхгүй юу? Тэр тухайга ярий гэж бодсон тантай. Тий. Хүн 5 минут инээхэд 16 мянган эс төлждөг гинэ. За. Шинжлэх ухааны үүднээс тийм биш юу байна юм дээр. Манай энэ Синдодоо их гайхамшигтай юм шүү дээ. Синдодоо бол сэтгэгч. Тийм ээ. Гайхамшигтай Синдодоо тий. Синдодоо бид нар 4 сарын 1-ээр нэвтрүүлгэнд орж байхгүй юу? Тэгээ ороод байжсэн чинь хүн болгоноос та яагаад инээдин гэл ингээд асууж та. Тэгсэн чинь ингээд хүмүүс яриад яагаад гэвэл одоо хүн бол ингээд биологийн хувьд ингээд амар онлын юмсан. Синдодоогоос суусан чинь үгүй яагаад инээ төрөл инээд юм бол үстэй. Нэр тэгж хэлж байгаа. Синдодоо бол нэр ондоо пелотон бичиж байна. Би нөгөө Синдодоогийн нэг пелотон 6 гэдэг пелотоноор би 1996 онд тэр Азтай Бадарчин гэдэг наадмын цомын алтан цом авч ирсэн. За. 6 гээ. Тэр өстой энэтэй тухай их гоё байсан. Одоо мэрэгжлийн гэвэл тэрийг хэлнэ. Зүгээр инээдмийн юг гэх юм бол мэрэгжлийн гэх юм бол комеди байна. Юмор эхлээд юмор цагаан нээд. Тэгээд комедиан болно. Тэгээд сатир болно. Тэгээд сарказм. Юм мэрэгжлийн жанрыг таллах юм бол тийх байна. Тий. Тэгээд бид нар бол одоо юу гэдгийг дай комеди маань stand up and тэгээд хэрэггүй гэж үздэг би бол. Тэгэл явж гэн яваад үлдэхгүй бол тэгэл явна шүү дээ. Их тийм логтой бөгөөд цаана юм бодуулсан тийм хошигнолыг өөрөө болоод өөр бусад залуучууд хийгээд идэх. Яг зарим ч одоо юм байна л та тийм биз дээ. Тэгэл байж байгаа л тэгэл бүтэхгүй л тэгэл тэнцэхгүй л тэгэл өөр явна шүү дээ. Тэгэхээр маниус бол одоо юу гэдэг те одоо тийм баба байна болохгүй одоо мэрэгжлийн энтер гэдэг цаг өнгөрсөлтөө. Би Монголд ирээд Монголд ирээд оюутнуудын хамт суугаа уудсан шүү дээ тий. Тэгин удаа Монголын оюутнууд Япон оюутнуудын хийдгүү юм хийдэг. Тэр нь юу вэ гэхээр онигоо ярьдэн шүү дээ. Одоо яад юм байгаа. Одоогийн Монгол оюутнууд яад юм байгаа юм. Чи бол онигоо ойлгох уу? Онигоо сайн ойлгоо. Тэгээ би онигоонд их дуртай байсан байхгүй юу? Тийм үү? Тийм сонсох яар. Ер нь Япон хүн онигоо ойлгодгүй шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Чи бол лут байна. Одоо онигоо ярихад инээдэмтэй юм хаана байгаа гэдэг гайхаад байдаг байхгүй юу? Тийм. Манайд Ичи хаашаа гэж элчин сайд байсан. Тийм том бидээ. Тийм. Ичи хаашаа гойтой манай элчин сайд Хөрлөбаатар ах миний одоо өр зүрхний хүндэтгэлтэй ах маань Японд олон жил элчин сайд ирсэн та нар мэдэх бах. Хөрлөө ах маань бид нар цуг Баян хонгорын богд сум руу явсан. Машинтай хол 700 хэдэн километр. Тэгээ явж исэн чинь нөгөө Ичи хаашаа ихнэр нь малгайгаа салхинд хийсгэж бай. За. Малгай нь хамхуус ингээд эргэлдээд болго. Бид нар хойноос очиж малгайг нь авч өглөө. Тэгвэл би засах гээд. За. Тэр чинь нөгөө хээр бийцч үзээгүй эмэгтэй хүн байхгүй. Бид нар та тийш яваад тэр жалганы тэнд очиод тэгэл уучраа ол гээд
хэллээ. Тэгээ зал анх одоо хээр. Тэгээ одоо унитазанд биелдэг хүн чинь нэг уучраа болсон баг. Тэгээ хөөх гэдэл тэгэл юм сурна шүү дээ хүн чинь тийм ээ. Одоо Монгол явах уу басна. Тэгээ нэг айлд очиж жагаад би өнөөгөө ярьж өгсөн. Ингээд бурхан багш хэлж гинэ. Эхнэрээсээ айдаг ирчүүд шаардаг руу очиж зогс айдгүй нь улаан туган дээр зогс гэсэн. Бүх ирчүүд шамбарлаа би нэг андарч чад шаардаг хүн дээр шавчиж. Тэгсэн ганцхан нөхөр улаан туган дээр зогсож байгаа нь бурхан багш баяр хүргээ за чамд баяр хүргээ чаа эхнэрээсээ айдгүй дажгүй харах уу гэсэн. Гүгүү бурхан багш миний эхнэр намайг олон хүн шавсан газар битээ очоор гэсэн юм. Олон хүн рүү битээ очоор гэсэн. Тэгээ эхнэрээсээ айдгүй хүн гэж алга. Тэгээ чи хаашаагаа ихнийсэн байхгүй юу? Чи хаашаагаа ч нэлээ эхнэрийн чи нэлээ. Тэгээд манай Японд бас тийм явдал байдаг юм. Эхнэр нөхрөөсөө нөхөр нь эхнэрээсээ айдаг явдал байдаг юм аа гэд инээжсэн байхгүй. Тэгээд би анх удаа Япон хүн яг анекдотыг ойлгохыг би мэдсэн. Чи бол чи ягаад ийм задгаа монголжуулсан? Монголчууд босын талбай болоогүй талбай. Тэр нь юу? Тэр нь бас ингээд нөгөө удах тусман тийм Монголд удаад одоо би монгол хүний ярьж байгаа одоо нөгөө ер нь ингээд далд удгаар ч юм ойлгодог болчээ. За тий. Сүрхий байна. Тий. Далд удгаар юм ярьж байгаа төрөл юм ойлгодог болч. Тэгэхэд тэгсэн ч гэсэн ингээд нөгөө удах тусмаа би монгол хүнээс энэ дээр шал өөр юм а гэсэн юм ингээд тодроод гараад ирдэг байхгүй юу? За юугаар? Жишээ одоо монголчууд чин сэтгэлээсээ би одоо нөгөө тэрийг дүр гэж боддог байсан. Дүрээ? Тийм зарим монголчуудын те одоо нөгөө зан чанарыг анханаас ойлгохгүй болохоор дүр одоо ээжигээ баянга ингээд урсаж ярьдаг, ээжийн тухайд дуулдаг. Энэ чинь сэтгэлээсээ юм биш үү? Тий, угаасаа тийм. Угаасаа тийм юм биш үү? Би бол ээжтэй таалахт гад дүр бүдээч ингэж боддог байсан байхгүй юу? Дүр хэсэгч гэж боддог байсан. Тэгээд одоо л аян чин сэтгэлээсээ одоо ээжээ гэд ингэ дуулт юм бэ. Ярьд юм бэ. Ээжээ гэд бүр уул галтна. Айхаараа ээжээ гин, зөвхөн ээжээ гин. Тий. Тэрийг одоо л яг монголчууд жинкнээсээ сэтгэлээсээ юм бэ гэдэг ойлгох тусмаа би надаас бол хизээч тийм авир гарахгүй. Яагаад? Япон хүн болохоор. За тэр юу вэ? Яагаад тийм бэ? Тэгтээ Япон хүн ээжээ гэж уулгалтахгүй юу? Үгүй. Маа гэхгүй ээжийг Японоор үгдээ. Укасан. Касан, укасан. Чочоод укасан гэхгүй юу? Тэгэхгүй шүү дээ. Яагаад? Тэ? Тэгээ хэдий укасан гэх үү? Зүгээр ярьж суугаад укасан гэх үү? Укасан дуудахтаа. Уцаар укасан гэдэг. Укасан. Ингээд зохиод укасан гэхгүй юу? Үгүй. Нэг зовлон тоолох одоо нөгөө яг зовлонтой учрахад хатууж гэнэ. Тийм тэгхтээ монголчууд хамгийн түрүүнд ээжийг бодд юм шүү дээ. Ээжтэй ярина. Ээж нь өнгөрсөн бол ээжигээ дурсч уйлна тий. Надтаас бол хичээж байхгүй. Тий харин тийм байхгүй. Ясан байхгүй. Тий. Би сая нэг юугаар пейсер хараагүй юу? Бүдүү нөхөр засан дунд их том байна. Тэр хүний жаргал эзгүй ээж галтангуудаа ойчхдоо ээж гэж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр ээж гэдэггүй Монгол эрэгтэй хүн, эмэгтэй хүн ер нь ямар ч байхгүй. Ээж гэж. Бүх бүдүүн хадун бүхэн хүртэл ээж л гэж шүү дээ. Тэгээ тэр нь ээжид нэг учир байна. Тэр ээжийн эрчим байна уу тийм үү? Яг нариндаа одоо миний нэг хоёр мөрт байдгийн. Сэвлэгний минь үнрийг ээжигээс минь өөр хинчүүл мэднэ. Сэтгэлийн минь зовлон надаас өөр хинчүүл анзаарна. Надад байгаа зовлон жишээлбэл чи Томоко сая чи уйлсан гэд ярьлаа шүү дээ. Нөгөө нийгмийн даатгал маатгал болоо тийм ээ. А тэр бол чамд л ачаалагдж байгаа. Хүнзгээс бид нар ойлгохгүй байхгүй. Тэгээ чиний зовлон чи л ойлгоно. Чиний зовлон би бол ойлгож чадахгүй. Ойлгох гээд маяг л худлаа маяг. Тэгээд одоо миний 3 нас хүртэл энэ толгой дээр байгаа энэ даахыг өөр хинч үнэрлэж мэдэхгүй. Яг л тэр үнэрийг ээж л мэднэ. Ээж л тэрсэн ба. Тэрхээс гадна нөгөө сүүгээрээ ээжийн сүүгээр яваад ингээд бүх үеийн шингээд энэ ээжийн сүүний үнэр чи энэ өсөн дотор байна шүү дээ. Тэгэл ижил хөрхи бөөвөлхтэй одоо хүүхдээ ингээд өвдөхтөн банк үнэрлэн өөр хүн бол
миний сэвлэгний үнэр хинч мэдгүй ганцхан ээж мэднэ. За тэг жишээлбэл одоо би хүүхэн шуухантай уулзлаа барьлаа их нэртэй боллоо гэхэд тэд нар миний ээж шиг миний сэвлэгний үнэрийг мэдэхгүй шүү дээ. Ганцхан хүн мэднэ ээж мэднэ. Аав анзаарахгүй. Абл аав шүү дээ. Тий? Аав харин бодгоны үнэр л мэдчихэж магадгүй. Тийм ээ. Тэгэхээр чи гоё гоё. Аав бол бодгоны үнэр мэдэн шүү. Хөөрхөн хөлөл нэг нь тэгдэгий. Тэгэхээр би бол ээжийг бол сэвлэгний үнэрийг дэндүү мэднэ, аав бол бодгоны үнэрийг хитрхи мэднэ. Тийм учраас монголчууд дандаа ээжтэй дуу чинь, аавдаа дуу чинь, зүйлдээ адуу малдаа дуу чинь, энэ зүйлдээ алгаал чинь дөө тэгээд тийм юм баг. Энэ дэр одоо нөгөө японочууд хүйтэн сэтгэлтэй дэж биш байхгүй юу? Японд чи нөгөө ийм байгаа штэ. Японч нэг айлыг нэг хүүхэд аваа явдаг. Одоо суурийн иргэн шилтэй гэх юм одоо суулийн соёлтой болохоор чи хэдүүлээ ихэс би таны тэр ууддаг дүү манай дүү хоёулаа. Хоёр айлын хоёр охин тийм ээ. Манай аав жишээ нь гуруулаа. Ээж ааваас гуруулаа эрэхтэй байхгүй. Манай аав болохоор хамгийн бага. Тэгэд хамгийн том ах нь тэр байшингийн аав нь ээж аавыгаа тийм миний эмээ өвөг асарна. Тэгээд айлын том учраас тийм хамаг одоо эд хөрөнгийг ганцаараа аав. Оо бага нь яах юм? Бага нь одоо тэгээд тэгээ хамаг эд хөрөнгийг авсан юм уу? Аваагүй л тийм манай аав ээж хоёр амьд байна. За тэгэхээр өгнө шүү дээ тий. Өгөхгүй. Ягаад гэх юм бол манай гэрчин тэр айлаас салбарсан манай аавын одоо удмын салбарлсан дээрээс хоёр охинтой болохоор энгийн манай удам бол ерөнхийдөө манай ааваас бол удам өгсөө бол гарахгүй гэсэн үг байхгүй юу? Яагаад? Дуусж байгаа. Хин дуусж байгаа? Чи байж. Тийм би чин одоо чиний хүүхэд биш. Тийм гэхдээ би манай аав чинь нөгөө салбарсан айл байгаа шүү дээ тий. Үндсэн айл чинь тэнд байгаа шүү дээ тий. Хаана вэ? Манай аавын хамгийн том ахын байгаа байхгүй юу? Хамгийн том. Хамгийн том ах нь байгаа юу одоо? Бага. Аав чинь? Тий. За. Тэр чинь одоо нөгөө эмээ өвөг дээдсийн нөгөө юугийн сахиж байгаа гэсэн үг одоо булшиг. Голомтын сахиж байна. Голомт биш булшиг. Одоо нөгөө уршуулгын газрыг. Оо тэгдэм үү? Тий. Тэгэхээр нөгөө монголчин одоо нэг газар тавьчаад тэр нэг аж холбогдол өгөхгүй шүү дээ. Тэрэн дээр одоо сүнсэн байна гэж бодохгүй шүү дээ. Бодно. Бодох уу? Бодно. Манай зүр тахидаг. Тахидаг. Тий. Одоо жишээлбэл аавын бонхоныг болшиг шарилэг шиг шилж болно. 25 жилийн дараа нэг дахидаг. Тэрнээс хойш бол мартаж болно. Зөв. Зарим хүмүүс нь бол яг тэр бурхан болсон тийм ээ. Одоо газарт оршоосон тэр өдрийн санаад байнга зулуур өгдөг явдал байдаг л да. Жишээлбэл одоо ингээд хүн өглөө штэ. Ингээд зөндөө өндөр наслал ингээд өвдөд зовлогүйгээр одоо насны хэмнэлээр гэх юм одоо маш өндөр наслал 90 муу 80 хэд хүрээд жамара яг зөв чи надаас л ярьж байна жамара ертөнцийн жамаар одоо нүд айнаад амьсгаа хураахыг бол бурхан болооч. Тий. Бурхан болооч. Нэлийн удаан хугацаагаар өвдөө зовоод шаналаа тийм ээ өргүүлээд тойлуулаад ингэсэн хүн бол өөд болооч гэдэг. Өөд болооч тийм ээ. За бүрлээч гэж байна. Бүрлээч гэдэг бол ингээд бусдын гарт өртөгдөөд бусдад өөр хүн өөрөнд бүрлэгдсэн байхгүй. Тэрийг бол бүрлээч гэж байгаа. Талигач гэдэг бол манайхан маш буруу ярьдаг. Талигач гэж бүгдийн талигач гэдэг болохгүй. Талигач гэдэг бол хийвгүй. Өөрийгөө амиа хорсон ч юм уу эсвэл одоо маш буруу хэрэг явдал үлдээд тэгээд цаазын ялаар толгоогоо хавсан ч юм уу энийг бол талигач гэдэг. Бүр хар нэлхтан багдаан гэд нүд амьсгаа хураацсан тийм үү одоо зуурдаар ч юм уу тэгснийг бол одоо жоохон одоо юу гэдэг 10 хэд наснда ч юм уу жоохон багтаа ингээд амьсгаа хураачих юм бол одооч гэдэг. Зөв. Монгол хэл чинь одцсон тийм ирээл одцсон од руугаа битсэн ч юм уу тэггүй тийм нарийн юм байд юм байна лээ. Тийм хэлээр зэрэг танах бол булшаа сахина. Булшаа сахин ягаад гэх юм бол булш чинь удам залгсан хүмүүс нь араас одоо нөгөө нэг булшинд хийждэг байхгүй юу? Тийм үү.
Тэгээ болшиг сах ингээд их чи уваг дээдсийг тахдаг хүний хэлж Тийм байгаа. байна, тийм байна. Тийм. Тэгэхээр манай аав болохоор хэнийг ч талихгүй. Ягаад гэх юм бол ах нь те хамаг уваг дээдсийг тахиж байгаа болохоор. тийм байна. Тэгэхээр манайд бол үлдэх нэг юм байхгүй байгаа байхгүй юу? Тийм. Тийм болохоор тэгээд юу ярьчихлаа хоёлаа. Юу ярьчихлаа. Тэгээд тийм Яг л болохоор энийг ярьж ирсэн тий. Тийм болохоор юу гэх юм? Тэгээд нөгөө яг бага хүүхдүүдийг бол хурдан шиг ингээд нөгөө бие даалгахыг сууж тий. Тэгээ бие даан гэдэг чинь одоо бас тэр Хүний хараад бас болох. хараад бус болгох. Би зүгээр Японоос анзаарсан юм бол аль болохоор хүн садаа болохгүй гэж хичээд юм бэл. Тийм ээ. Хүндэл садаа болохгүй. Тэгэл би одоо Япон дүүнэр найзууд бэлдээ. Чи одоо надад Япон хүүхэд бийгүүл үнэмшгүй. Япон хүүхэд бийгүүл үнэмшгүй. За. Ямар хүн бэ? Миний Япон хүүхэд биш үү? Миний одоо Япон хүүхэд байна. За. Риоцка гэж Япон хүүхэд байна миний. Тийм би тань штэ. Тий, Риоцка гэдэг миний Япон хүүхэд. Эхнэр нь Михо гэдэг. Эхнэр нь Михо гэдэг миний хүүхэд. Ягаад миний хүүхэд гэж байгаа юм бэ гэвэл тэр хоёр минь одоо нинжэ бид хоёртой амин хүн холбоотой гэж үздэг. Яг тэгвэл Оскоч ингээд эхнэртэй бололгүй яваал байсан. Тэгэл нэг өдөр нэг хавар гонх гой засарвал. Тэгэл аха би одоо эхнэр болох хүнээ дагуулад очих уу гэж. За. Манайд тэг гэлээ тэгээ манайх шадиуланд байсан. Тэгээ ирсэн. Тэгээ ирээд тэгээд тэр зураг миний нүднээс салдаг байхгүй. Би гэртээ сонгоор харсан чинь нөгөө хоёр маань жаргалтай нарахгүй тэр ингэрээр ингээд өө цасуутрал нөгөө хоёр маань хөтөлцөөл яваал. За. Тэгээ би бол тэр хоёрыг одоо миний их дотны дүүнэр одоо нинжи хөвтрийн хүүхдүүд гэж боддог. Ирээд шууд гэртээ манайд гэртээ ир гэдэг шүү дээ би. Тэгээд ирээд хонжон тэгээд нэг элчин сайдын яам дээр нөгөө хоёр маань тэрийг бүр баталгаажуулаа. Одоо бол одоо би тэр ингээд эхнэр нөхөр сон гэдэг жигдэл сайд эхнэр гана гэдэг амин хоёр найз одоо Японд жигддэг элчин сайд байхад тэднийд ирж нэг орой миний найз амар жаргал гэж байсан бид нар цог байсан хөөх ирээд тэгээ одоо бол тэгэхэд бол би тэр одоо эхнэр нөхөр хоёр болох гэж байна тийм үү гэдэг тэр засан дунд гоё явлаа шүү дээ. Тэгээд дараа нь нэг жилийн дараа элчин сайдын яамд нөгөө хоёр маань ирээд их надад их юу одоо өөртөө мэдгүй. Надад л бол нэг би нэг хоёр хүүхдийг л ингээд уулзуулсан юм шиг тэр хоёр надад итгэж ирээд би одоо ийм шүү гэдгээ миний хүүхд шиг байсан байхгүй юу. Тэгээд Японд юу уулзаад тэр жигдэл сайдын дээрээ албан ёсоор одоо манайхаар бол Гэрэлтэй бодлуулаад гэж байгаа юм шиг. Гэхдээ тэр албан ёсны тийм тэмдэг байхгүй л зүгээр л одоо энэ бол их том үндэс нь байсан надад. Тэгээ тийм учраас бол тэр хоёроо баг миний хүүхдүүд л гэж үздэг. Тэр Михожин бид Япон хүүхдтэй. Япон бүсгүйтэй л учирсан байх гэж бодов. Юу? Улаантай бүр ийм жаахан хүүхд гараад. Сая Токиод очихсан. Сая Токиод очихсан. Бас тийм юм амжуулчаад ирсэн. Бодвоо. Тэгээд надад зөндөө олон Япон найз нар би. Тийм тэгээ сатаа болохгүй гэдэг Япончууд. Гэхдээ би сатаа болохгүй бие даана. За чи бие даана хэдэн насаар бие даалгачтэй. Ер нь ингээд бүр ярина штэ. Чи одоо аав ээж нь одоо их сургууль хүртэл бол яана. Мөнгөний гаргая. Хариуцнаа. Тэрнээс хойш бол чи эргэж боцохгүй энэ гэрт амьдрын гэж бодохгүй одоо тэг өөрийнхөө амьдралыг өөрөө дааж явах чадвартай байх ёстой. Тэрний төлөө одоо би бид тэр чи одоо чамайг сургууль тий соёлд сургаад явж байгаа шүү гэдэг юмыг бол манай аав бол ясмахан шингэтэл зааж өгсөн. Их сургууль төгссөн бол би аав ээж нь ёстой та хоёртой орооцдохгүй. Нэг ч тэгвэл хань үл болохыг эхнэр нөхөртэй болохыг юу вэ? Тэгж ч гэсэн манай аав ээж хоёр болохоор орчин үеийн хүмүүс болохоор оролцоогүй. Ерөөсөө юу ч хийхгүй. Тэнтэй ерхэн суун хинээс салахын ерөөсөө бодлооч байхгүй. Байсан. Гэхдээ би бол одоо бодож байгаа юм. Одоо зарим японочууд биш үү те.
хүнд сатаа болж болно гэсэн ухаанд суралцаасаа гэж бодож байгаа. За тэр нь за сони байна. Одоо хүнд сатаа болохгүй гэдэг ухаан нэгэнд суусан бол ер нь ингээд ер нь хизээч сатаа болохгүй байхыг хичээдэг байхгүй. Гэтэ тэрийг одоо амьдралын гол зорилго болгож болохгүй шүү дээ. Хүнд чинь юу бол юуж болж болно шүү дээ, Юуч таарч мэднэ. тий. Дотор тэр хүн ямар том зовлонг тээж явах нь мэдэхгүй байхгүй юу? Тий. Одоо би хүүхдүүдт те та нар хүнд сатаа болж болохгүй шүү гэ те. Тэгээ хүнд сатаа болохгүй бол амьдрч чадахгүй хэмжээний зовлон ганцаараа ингэ тээж явсаар агаад бүр амиа артах хүн байна тийм үү? Тийм байгаа ч те. Тэгэхээр бүр болохгүй бол хүнд сатаа болж олно шүү манай японочдаа гэдэг юмыг бол хэлмээр санагддээ ш. Тийм үү? Тийм. Тийм үстэй үгүй юу? Тийм байна. Юу н болж игэл нэг тийм байна шүү. Тий. Угаасаа та тэр хин Ууцка Михо хоёрыг төсөөл тоо тий. Тэр хоёрыг тий одоо хүнд сатаа болж болно штэ гэж хэлж болно мэдтэй. Тэгээд тэр хоёр чинь сатаа болохгүй гэж амьдарчаа штэ. Тий. Сатаа болж болно гэж бодсноор амар сатаа болохгүй штэ. Ооцко намайг нэг ингээд шоконд оруулсан. Ааха. Миний эхнэрийг би жоохон тааруу байсан байхгүй юу? Тэгээд шинжилгээний хариу тун тааруу гараад. Тэгээд одоо мөнгө хэрэгтэй болсон л доо. Тэгээд би чинь бол бодож шүү дээ. Нэг тийм мэдээ сонсоод би бол тэр дорхноо ингээд сэрэгдэг юм байхгүй юу? За хүнд мэдээ сонслоо. Ямар ч байсан би очрын бол нааварна. Энэ миний асуудал. Тэгээд толгойч ингээд мөнгө бодогдож байгаа хэнээс мөнгө авах олон хүмүүдэнд харагдаад. Юу зарах уу их үү те? Тий, юу яаж явах вэ? Маш хурдан мөнгө төлөх ёстой шүү дээ чинь эхнэрийн амархын тулд. Тэгээд эхнэрийн охинтойгоо Имамора гэдэг миний найз үтэн тэр хоёр яг таагүй мэдээ сонсчод жоохон гомдоохон явна шүү дээ. Би ч юм бол ингээд төгшөр авчих. Тэгээд Оцкотой хоёулаа явж ирсэн. Би тэр салаад мөнгө хөтгээд манай том авраг байсан тийм үү? Хакоя. Би их дотно юм ба. Одоо эхнэртэй гэрүүлийнхэнтэй их дотно. Тэгээ мууя ахтайгаа 90 дэндүү дотно л доо. Тэгээд мөнгө тоороо тэнд имчилгээ хийлгэж хийсэн. Тэгээд тэрийг эргийгээд хоёулаа явахгүй. Тэгээд эргэсэн л дээ. Тэгээд эргэх гээд явж байсан чинь намайг анзаарсан байгаа. Би нэг л тийм гэтээ өөрөө тэрийг гаргаж хүнтэй хуваалцахгүй царайтай байсан шүү. Тэгснэ гүүрэн дээр байж яснаа ах байж гэдэг зогслоо. Зогсоод байж ясна миний нүд рүү харж агаад та хүнээс бит юм уу гэхгүй юу. Тэгэл яаж байгаа юм бэлээ гэсэн чинь Михо өтер шодохондоо хөөгч хөөгдөг байгаа. Жаахан хураасан юм би. Асуудал би гаргах шүү. Гэсэн чинь биэрээс ингэж гаццсан. Тэгээд нөгөө баярлалаа гэх юм юу гэх нэг хүн чинь нэг юм хэлнэ шүү дээ. Хэрвээ ямар нэг баярлалаа ч юм уу эсвэл зүгээрээ ч юм уу нэг үг хэлхэл бол ингээл аман дээр гарч ирээд тэрийг амнаас гаргах юм бол амнаас гадна эндээс юм урсчих гээд байхгүй. Тэгээ гүрээлээ. Нэлээд гүрээж байгаа. Тагдгаа бие барьж байгаа. Тэгээд би өөрөө төрүүлээ цаашаа алхалаа. Тэгээд алхаад одоо ч надад тэр юу мэдрэгч. Тэгээд яваад яг эмнэлэг рүүгээ ороод тэгээ нөхөө сатар болоод мууя аврагтайгаа уулзаад тэгээд тэр үед би тэр их агуу аврагыг орсон одоо тэр хүн чинь намайг үнсэн шүү дээ. Тэгээ би хариуд нь үнсчлээ. Тэгээд нэг 10,000 yen гар дээр нөхчөөд нэг хөвтүүлээд нэг босгож өгчөөд тэгээ гарахтаа дахиад нэг үнсчлээ. Тэгсэн нөгөө Оцкогийн хэлсэн тээлт тэр үед ингээд тархинд ачаатай байсан хэрнээ жоохон суларч байгаа байхгүй зөөлрөө тийм ээ тайвшраад тэгээ би дараа нь ер нь байнгут энийг одоо хаач яриаггүй энд хэлчихье гэж бодлоо. Тэр агуу их том авраг одоо ухаантай тэр чинь аврагаас гадна 0 ухаантай хүн байсан. 30-аад минут л болсон байх би уулзаад оруулаад тэгээд 30 минутын дотор тэр ланжгаар хүнийг би 2 удаа хүнссэн байхгүй. Тэгээд дараа нь бурхан болоход нь би бол дотроо жоохон ууж байсан. Яа гэвэл за би энэ ахыхаан дэрэгдэн нэрсэн тэгээ гацранд нь хөрсөн миний энэ заавруул гээд жоохон өөрийгөө тайвшруулдаг. Тэгээд тэндээс гараад наашаа явж итлэл нөгөө Оцкогийн хэлсэн юм нэлээ ингээд сулраад одоо сая за баярлалаа мэд. Тэ хан чамд ингээд тодорхой хугацаанд өгнө. Хүний юм зүгээр авчихгүй байхгүй. За тухайн үедээ тэгэл тийм болсон. Тэгэхээр би
хүмүүс тэгээд үүдэг байхгүй. Япон чанга манга энэ гэл. Одоо мөнгө төгрөг мөрөг шүүгдгийн тийм л юм удаан гэдэг байсан. Тэгээд миний л ойрын Япон хүмүүс сонин гайхамшигтай. Тэгээд одоо миний эхнэр Витер Оцко минийхээ хоёрын бид нар тандсан тэр хандлага бол хэзээ ч ярилдаггүй. Тэр бол агуу юм байхгүй. Тий. Усами сан гэдэг зурагч нь тань нөө. Фото зурагч. Тий сонсч ирсэн. Тэгээ 1990 онд одоо энд ирж тэр ардчилсан одоо өөрчлөлт шинжилтийн бүх үйл явдлыг авсан. Миний хөрлөх гандикч хоёрын их дотны найз байгаа. Тэгээ тэр хүн би бас гайхсан байхгүй. Бас л нэг жоохон мөнгөний хэрэг гараад. Тэгээ 3 сая yen хэрэг байсан. Тэгсэн чинь хэллээ тэгсэн чинь орой аваад ирлээ. Зүгээр бодолтой мөнгө. Тэгээ баярлалаа. Зээлж байгаа шүү дээ. За баярлалаа гэдгсэн чинь хоёул гэрээ хийх үү гэсэн гэхгүй юу. Тэгсэн чинь гараа өгдөө. За гэрээ хийчлээ гэхгүй. Энэ бол асар том ихтгэл шүү дээ. Тэрнээс биш гэрээ хийх ёстой шүү дээ. Тийм ээ. Тэгээд би чинь тэгж тэр хүн надад итгэж явах чинь за манай Монголд ирэн тэдэд ирэх чинь би мөнгөний бэлэн байлгана. Хүн чинь хариуцлага өөрчлөлт өөрөдөө тэр ямар ланжгаар итгэл үг. Тэгээ энэ дээрээ гэрт ирлээ хөрхөө тэгээд бүх юм ажин тамлууд ингэсэн. Тэгээ би бол ямар одоо гайхамшигтай ийм сэтгэлтэй хүмүүс байдсан бэ энэ японочууд ч гэж бодож явдаг. Яа тэгвэл зөвхөн Озко Усами хоёроор улбаалаад ер нь ихэнх япон хүмүүс тийм байдаг гэж боддог байхгүй. Тийм мөнгөтэй хүн ч хоор багтаа. Тэр тийм мөнгөтэй хүмүүс биш. Тий юу? Тий, би мэднэ. Тийм ч мөнгөтэй хүмүүс биш. Тэгээ ер нь ингээд ер нь японочууд чинь тийм бас хүйтэн хүмүүс биш шүү дээ. Тусч хүмүүстэй. Тэгтээ нэг юм би ингээ анзаарч яхад ихнэр нөхөр хоёр мөн. Тэгтээ хөндөй байдаг. Тэр ямар ч вэ? Тэний хэлж байгаа. Би хэм биш ер нь ингээд анзаархад. Тийм үү. Ихэнхтэй. Тэгээ нэг хүн бол ингээд би нэг эхнэрээ ингээ götөлцөн явахгүй юу надад уулзах гэдэг эрэхт нь ингээ götөлцөн явжсэн. Тэгсэн чи өө ямар гоё харагддаг юм бэ та ингээ эхнэрээ götөлцөн явж исэн гэж тэгнэ. Тэгээд үгүй та нар göтөлдгөө юм уу гэсэн чи бид нар ч тэгээд нэг тиймэрхүү тэгнэ. Тэгээ би гайхгүй. Тэгээд та нар одоо яадгийн тэр чин одоо хайр дурлал сэтгэл яадгийн гэхгүй. Тэгээ би нэг л юм анзаарсан. Яагаад тэр хайрын дотроо хална гадна гэж Монгол өгөөдөг тэрийг байд юм уу? Нэг л хөндөй хүүтэн. Тийм байдгүй. Амгаан нөхөр. Тэр юунд вэ? Их анзаардаг надад. Эцэг нөгөө юу юм шүү. Тийм одоо өнөө алхаа юу? Алхаа гişгэн дээр тийм саад болохгүй гэдэг юм уу? Үгүй гэхдээ ер нь ингээ ижимхий штэ манай японочууд чи. Тэр тал дээр юм. Нацумэ сосики гэд агуу зохиолч үт Япон. Тийм одоо 1900 оны үед зохиол бичижсэн. Анхны одоо орчин үеийн уран зохиол бичсэн хүн баггүй юу? Тэр хүн англи хэлний багш хийсэн. Англи хэл одоо Шекспирийг судалж исэн хүн баггүй юу? Тэгсэн чинь манай японочууд бол англичууд шиг хитэж I love you гэж хэлэхгүй. Тэрний оронд өнөөдрийн сар ямар үзэсгэлэнтэй вэ гэхэд ойлголцдог хүмүүс ээ. Тийм болохоор уржуулга хийхдээ оюутнуудаа хитээж би чамд хайртай гэдэг үг те хэлэхгүй. Энэ одоо хэр тохиромжтой вэ гэдэг юмыг байнга бодчихъя. Заас оюутнууд заасан. Одоо ингээд харж кавай гэж хэлэх үү? Кавай гэж хэлэхгүй штэ. Тэ? Кавай хөөрхөн те? Тий, тэрийг чи өөр аргаар өнөөдрийн сар ямар үзэсгэлэнтэй вэ те? Тэрийг чинь бас биеийн рүүгээ харахгүй штэ. Сар руу харж хийлэн штэ те. Тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тэг хэдэд би рүүгээ харах. Тэр чинь тэгээд ихтэй юм Сосикигийн зохиол дотор заяа. Их нэртэйгээ яаж амьдэрсэн? Эхнэр нь анхны хүүхдийг одоо нөгөө жирэмсэн байхад алдсан байхгүй юу? Золбсон. Тэрнээс хойш жаахан юмтай болоод эхнэр нь. Нөгөө би өхөнгээ гол руу ингэж гүйж явдаг байсан гэсэн. Тэрнээс болоод хий ороод тий. Тэгээд тэрний тухай ингэж зохиол шиг өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байтий. Эхнэр
эхнэрийн одоо нөө сэтгэл зүйн байдал нь хүнд байхаар төрөл зулвсан юм тий төрөхөөс өмнө тий зулвсан юм тий байна. зулвсан. Тэгээ тэрний тухай ингээд бичиж байгаа байхгүй. Тэгээ эхнэр нь одоо айгу харьцаа нь хэцүү өхөн мөхөн гэдэг гол руу гүйждэг гэсэн юмыг бичих одоо бичлэлтэнд одоо бичвэрийн дотор юм байгаа байхгүй юу? Би бинийг хараад ичих өглөө байлаа. Өглөө байдаг байсан гэж байгаа байхгүй юу? Ичих өглөө. Тий. Би бинийг хараад ичих өглөө. Өглөөний өглөө яриад юм уу? Өглөө би бинийг хараад иждэг байсан гэхээр ороо юу болсон тодорхой шүү дээ. Тий бичвэр нь тийм байхгүй манай японочдын. Сайн хүмүүс шүү. Тий. Би Шимүжи сан биш тийм. Би тэр бүр 88 оны найзууд 87 онд танилцсан. Энд элчин сайд ажиллаж байгаа. Тэгээд яг тийм бай. Шимүжи сан би тэр бас виски цагаан мартай миний зурагтай виски уунаа. Тэгээд тэр үед би миний нэг дүү морин хуурч цогоо дарах гэж байсан. Гайхамшигтай хуурч. Одоо тийм хуурч бараг алга шинэ зургийн нээл байна да дөхөж байна. Тэгээд тэр бүр ингээд хуурахаар ингээд орчдөг. Тэгээ морин хууртай гитартай нийлээд хуур дуулдаг байхгүй юу би. Тэгээ тогсын Джонсон руу тогсын цагаан авааг дуулна. Тэрийг сайн мэднэ. Тэгээд манер сэрүүгээр хадны зэрэглээ гээд дуундаг дуртай. Тэгээ тэрийг манер сэрүүгээр хадны зэрэглээ сэмжирч ороод харагдана. Шөнийн зүүдэнд хоёулаа сэрээд харсан ганцаар гэж байгаа. Тэгээд эхнэр Японд өөрөө энд байж штэ. Тэгээд эхнэрээ зүүдэлдэг байсан уу яасан. Яг чиний хэлж байгаа шиг надад хэлж байгаа. Шөнийн зүүдэнд хоёулаа сэрээд харсан ганцаар. Энэ ямар одоо тэр Япон сэтгүүд их буусан шүү. Тийм секси дуу шүү дээ. Тийм секси дуу. Шөнийн зүүдэнд хоёулаа байсан байна. Тэгээ юу зүүдэлсэн тийм ээ. Сэрээд хансаг гав ганцаараа байсан гэж. Тийм лэнжгэр романтик биш үү? Романтик. Тэгээ Шимүжи сайттай би их найз их дотно. Шимүжи угаас бас энэ одоо хүнд хандлагын соёл нэлээд анзаарч мэдэж авсан. Тэгээд танай алдартай дуучин, Японы алдартай дуучин танай манай гэд хоёулын хэлж чи одоо манай Яширо Аки-сан мэднэ. Сайн нас орсон шүү дээ тий. Яширо Аки-сан бид нар их дотно байсан. Тий энд ирээд тий Японд 1 2 3 5 6 удаа хамтран бүтээл тоглосон. Энд 2 удаа 3 удаа дуурийн театрт юун тоглоо. Тэгээд тэр бүсгүй гайхамшигтай дуучин Баян хонгор аймгийн тэр богд гээд далайн дэвшнөөс 3600 гэдэг лүүдээ 300 шүлүүдээ метр өндөр. Тэр орой дээр манер очиод Японд байгаа тоолсон. Тэгээд даанч одоо харамсалтай жилийн өмнө бурхан болсон. Өөрмөц хоолойтой. Тэр нэг зүдэргээ байхгүй дуулахаараа. Тэгээ би инглээ Яширак санаас би ингээд тайзан руу гарах юм одоо ч тийм. Одоо ингээд дуулах юм ингээд эсвэл одоо нэг дүр бүтэх гэж юм нэг шүлэг найраг юм уу стенд ап ч юм уу тийм нэг хийх гээд ингээд гарах гэж шүү дээ. Одоо өшгөний ард би бүр ингээд айгаад байна. Бүр ингээд одоо тайз руу гартал ийм жоохон нөхшүүртэй байна. Тайз руу гараад нэг хэдэн секунд болоо за тэгээд тэрнээс хойш бол фри. Тийм ээ. Тэгээ би Яширакээс асуулаа. Та тэгдэггүй гэсэн чинь гүү гэж. Би юу тайван байж болох. Тэгэхээр тэр хүн одоо өөртөө итгэж байгаа итгэл өндөр байна тийм үү? Над ч гэсэн байна тэр итгэл. Тэгтээ юунаас болдгийг би бол заавал сандарна. Тэгээд би ягаад одоо Томокото бол далимд нэг яриад байна гэвэл би ийм олон өргөн хүрээний Япон найз байхгүй. Тийм учраас Япон хүмүүсийг илүү хүндэтгдэг нэгдүгээр, хоёрдугаар би инглээ энэ Япон Монгол хоёулаа цаг барьдаггүй. За Мэдгүй шээ цаг барьдаггүй. Японч төрүүлж ирж гин үү? Тэгээд хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ? Чинь цаг нарийн барьна гэдэг Японд гэж тэгэхээр манай монголчууд бол 30 минутаас цаг гоцорно. Япончууд бол 30 минутаас цагийн өмнө төрүүлж ирнэ. Тэгэхээр хоёулаа цаг барихгүй байна. Тэгэхээр та намайг төсөөлж байгаах те би яг цагтаа очдөг аахгүй. Монголчцсан Япон хүн болохоор яг цагтаа очдөг. Ягаад цаг ярьсан бэ гэвэл би өөрөө тийм хүн.
Аха. Эцээж хоцорч байгаагүй. Заавал л төрүүлээ очиж. Тэгээ төрүүлж ирсний гай хүлээн. Аха. Энэ цаг барьдаг юмыг бол би Японоос сураагүй л дээ. Энийг бол драмын театр би сурсан. Драмын театрт жүжиг мүжигийн одоо тоглолт ялангуяа сургуулийн өмнө заавал 1 цаг 2 цаг өмнө ирэх хэрэгтэй. Энэ бол ингээд одоо миний амьдралын цаасан дээр бичээгүй хинч зааж ингээд тулгаагүй одоо хууль амьдралын хууль байхгүй. Хүний хүлгэл альва юм хүлээл гэж болохгүй. Ерөөс болох. Тийм. Тэгээд өөрөө ийм байгаа учраас Японд очиод бүр илүү одоо чамбай болчихж байгаа. Тэгээд Япон ингээд гомн дэг зайгтай сайхан юм шүү дээ тийм ээ. Тэр машин унаад хэрэгтэй. Энэ дээрээ тэнд тасцсан. Цөөхөн оногч нь тасчаад энэ дэрхээр нөгөө хад чулуун дотор ороод ирэхэр чинь тэгэл орхоноо тасна. Тийм. Өнөр Япон гэхэр тантай бол ингээд онгоцны буудалтай Японд тааралтай. Тэ ер нь Японд их таарлцсан ба шүү дээ. Та Японд ингээд Токиогийн төв зөндөө явцсан бах тэг Гинза Токиогийн стейшн дээр тэ. Тэнд зүг чиг мэд чадчихна уу? Чадаагүй баг. Ани монголчууд яг тийм үү? Яг тэгвэл намайг ингээд нөгөө хүн аваа явчихдгүй. Одоо шинэ түрүүний ярьсан нөгөө Японоос нар чинь ингээл тэнд байж байгаад ирээд аваа явчихна. Тэгээ одоо би бол зам зүгчиг мэдэхгүй шүү дээ. Нэвтрүүлж байгаа яаж мэдэхгүй. Зүгээр одоо ингээд гар утсан дээр юм уу нөгөө ийм схем аваад явбал чадхал юм уу үгүй мэдэхгүй. Тэгэхээр жоохон нэг удаа л явж үзсэн болж л байна л дээ. Тэгтээ жоохон төгшин төөрчихгүй. Тэгтээ тэнд төөрч мөрөхөд айх юм байхгүй шүү дээ. Тийм ээ тий. Гэтэ нөгөө манай нөхөр яг зүгчиг яс мэддэг хүн байхгүй юу? 100 урагшаа явлаа энэ тий. Тэр Монгол өдөө өссөн хүмүүс чинь арга тийм шүү дээ Монгол тий. Тэгээд яг Токио стейшн дээр хайчаар урагшаа хаашаа ингээд тэгнэ. Мэдхээч. Мэдхээ байна. Аргагүй шүү дээ. Энэ монголч өөр орчим, хоёр өөр ертөнц, хоёр өөр соёл байна шүү дээ. Япон ч н одоо зөндөө олон зовлон тамлал туулаад одоо өдөө зэрэгт боожоо тийм үү. Одоо 130 хэдэн сая хүнтэй. 120 сая. 137 байгааг бол одоо хүүхэд гарахгүй байсараа 120 хүрсэн. Намайг очсон чинь хүн ам цөөрчөн гэж яриад байна лээ. Тэгээ 120 сая хүнтэй тийм орон чинь 12 яамтай шүү дээ. Манай 23 яамтай. Ялгаа нь энэ байгаа. Тийм. Тэгээ 23 яамтай. Тэгээ чамайг ингээд юу лээ. Тийм. Нийгмийн дадаал уу? Нийгэм босож ирсэн. Ингэсэн. Нийгмийн дадаалтын тухай би одоо үйлч лайв хийсэн заяа. Тэр ямар учиртай байсан бэ гэхээр яг манай дансыг хаагаад мөнгө сураад авсан л та. Гэхдээ маргааш нь угаасаа тэр чин авах ёсгүй байсан болохоор буцаж ирсэн л дээ. Тэгээ буцаж ирэн гэж бодож исэн юм а. Гэхдээ одоо нөгөө цагаан сар гэдэг чинь хамгийн том баяр. Тийм Монголын хамгийн том баяр. Үндэсний баяр. Монголын соёл болон иргэн шил одоо монголчууд гэж хинбэ гэдэг юмыг харуулах баяр байгаа байхгүй. Тэр болчаад чи манайхаа хааж ийна гэдэг чинь өчнөө бас 100 өчнөө 1000 дансыг хааж байгаа шүү дээ. Зөвхөн манайхаа хаахгүй шүү дээ. Тэр өдрийн тохиргоо тэгээ хаана тэгээ хэдэн 100 компани хэдэн мянган компани хаагдчих мэдж байгаа. Манай аав ингэдэг байсан. Ялтан ч гэсэн шинэ жил одоо Японд шинэ жил цагаан сар байгаа шүү дээ. Цагаан сараар баярын зоо гэдэг. Тийм баярын зоо гэдэг. Тийм. Ялтан хүртэл одоо баярлаж болж байгаа чинь бити бинтээ муудалцаа бити үр шир нэхэдээ гэсэн бохгүй цагаан сарын өмнө шинэ жилийн өмнө. Тэгэхээр одоо цагаан сарын өмнө одоо тэр данснаас мөнгө авснаас болоод ганцхан захирал зовхгүй шүү дээ. Одоо ажилтан яах юм? Цалин зээл аваад зээл өгөх гэжсэн хүмүүс яах юм? Тийм. Тэгээ тэрэн дээр бүр яагаад ийм харигсан бэ гэд. Үнэхээр тэгээд харимаар бодогдсон уу? Харимаар бодогдов. Харимаар бодогдох өөр өөрсөн зүгээр. Тэгээд тийм угаасаа манайх бол юутай байсан. Гэрээтэй байгаа тэр графикийн дагуу явчихсан болохоор авахгүй тийм асуудал байхгүй байх ёстой байсан. Тэг мэдээж тэрийг хүлийн тийм хоёр талаас тулгаж жагаад буцаагаад авсан л та. Бас ингэж усын албан хаагч. Одоо чи тайвширсан биз дээ. Тийм миний тайвширх яах вэ? Яах вэ? Цаашаа. Тий. Усын албан хаагчийн ширээн дээр
хэвэн боовтой байна, ууцтай байна тийм үү? Татвар төлөгчийн ширээн дээр ууцгүй, боовгүй байхад төрийн албан хаагч хизээч тийм байж болохгүй Болохгүй, байхгүй. яг үнэ. Тийм миний одоо Чиний компани цэвэр хувийн компани тий? Тийм. Тэр оролцохгүй. Оролцохгүй шүү дээ. Оролцуулахгүй байх хэрэгтэй. Оролцох ёсгүй шүү дээ. Би төрийн тендерт хизээж орохгүй. Тийм. Би даасан. Тийм. Тэгээд ингэж хөндлөнгөөс орж болохгүй байхгүй. Гэтэ нөгөө тийм ер нь ингэж Чи түрүү нэг үхлийн тухай ярина гэдээсэн тэр нь юу юм? үхлийн тухай үхлийн тухай юу? Тий. Би нөгөө 2004 онд үхлийн тухай нэг сэдв болгож хэдэн хүмүүсээс үхэл гэж юу вэ? Та үхэхэд бэлэн юм уу гэдэг асуултыг асуугаад явъя гэж бодсон чинь хүмүүс жаахан дургу агаад үхлийн тухай яг яриг гэж тохирсон хүмүүс нь орж ирэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд бас олон хүмүүсээс үхлийн тухай асууж байгаа. Ерөө үхэл гэж юу юм? Би одоо дараа жил 50 нас хүрэх гэж байгаа. Явж байна да. Тий. Одоо 100-ийн тал. 100-ийн тал. 50 хүрчихэж байгаа юм уу? Дараа жил 50 хүрэх гэж байгаа. Одоо 49-ний жил дуусч байгаа юм уу? Тийм. Ямар жилтэй? Луутай. Одоо жил жил чинь дуусч байна. Дуусч. Жилийн жаргаж байна тийм үү? Тийм. Лууж сүүлийн шарвал яваад өглөө. За. Энэ жил айгүй хатуу байсан. Жил орсон чи. Могоо жил яад юм л да. Могоо жил их хатуу байна л гэдэг юм л шүү дээ энэ зурхайчд. Тийм үү. Гэхдээ дандаа хатуу гэх юм энэ зурхайчд. Тийм тэр хатуу байх зөөлөн байхыг бид нар мэднэ шүү Тийм. дээ. Тэгээд ерөн би бол үхэлтэй Япон хүн болохоор юм нь бас бэлэн баймаар нь шүү дээ. Тэгээ үхэлтэй бэлэн бай гэж боддог байхгүй юу? Тэгээ ерөн үхэл гэж юу юм? Үхэт ерөн бэлэн байж болох юм болов болохгүй юм болов? Би бол одоо үхлээс айдгүй. Миний хамгийн айдгүй юм үхэл. Би бэлэн ирсэн бол буцна. Гэтэ нэг юм байд юм байна. Ингээ анзаараад байхад. Хүн өөртөө үнцийг өгдөг учраас гинтээр үхэж магадгүй. За миний өөрийн философи байна бол Будда нөгөө өөрийгөө хайрл гэсэн байна л. Сократ болохоор өөрийгөө тань гэсэн байна л дээ. Тэгээ би энэ хоёр сэтгэгчийн үгийг ингээ бодоод тунгаагаад үзсэн чинь дунд үгийг би нөхөж бодов. Өөрийгөө хайрл гэдэг нь чамд тушааж байна, зааж байна тийм ээ тэг. Би бол үйл үг болгож өөрийгөө хайрлах тийм үү. За тэгээ өөрийгөө мэдэх. Өөрийгөө ойлгох, өөрийгөө олох. Одоо сая өөрийгөө тань. Өөрийгөө мэдээгүй те, өөрийгөө олоогүй, өөрийгөө ойлгоогүй байж хэзээ ч өөрийгөө танихгүй. Өөрийгөө таниагүй хүн бусдыг хэзээ танихгүй. Өөрийгөө таниагүй, өөрийгөө олоогүй, өөрийгөө ойлгоогүй хүмүүс дандаа хүний тухай ярьдаг. Дандаа өөр хүний те, өөр хүний буруу тийм үү? Өөр хүн муухай. Өөр хүн одоо юу гэдгийг, өөр хүний сайхан татаарах нь. Тийм ээ? Тэгэхээр би бол өөрийгөө хайрладаг, өөрийгөө мэддэг, өөрийгөө ойлгодог, өөрийгөө олсон хүн бол бусдын хэрэгт шууд дургу. Тэр хүн яаны энэ падгүйгээр амьдардаг. Тэгснээрээ тэр бол том буян гэж би үздэг байхгүй юу? Тийм учраас бол одоо үхэл интерес бол айдаг. Зовлон хүн даах ёстой. Ер нь зовж байж жаргалыг мэдэрдэг. Чойном хийсэг байдаг байхгүй юу? Хитрхи их зовлон дунд хитрхи их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэж. Тэгэхээр чойномын энэ философиг нэлээд харсан учраас 19-р зууны арав жаах утгатын олон задгай сургаалын шүлгүүдийг судалж үзсэн учраас юм уу да. Би бол өхлөөс айдаггүй. Тэр дээдэргүй ирсэн бол буцдаг хорвоо жам байхгүй ертөнцийн жам. Тэгээ энэ ертөнцийн жамд жоох аяг жагтай хашиг амьдрахгүй бол хүн хэцүү. Тэгээ яс усаар амиа алдчих мэднэ. Тийм учраас одоо өөрийгөө их хайрл түрүүний хэлдэг минь өөрийгөө олох ойлгох гэж яриад байгаа чинь л дээ. Тэртээ тэгвэл үхэн шүү дээ. Тий. Гэтэ нэг хүнд ирэх өдөр байхад буцах өдөр нь тодорхой байдаг байх ч боддог. Энд чинь. Тий. Яаж одоо энэ хормоод ирсэн. Тийм учраас одоо
ямар явснаа мэдэж авах юм бол яаж төгсөхөө мэдэж болно. Тийм ээ. Ямар явж байгаагаа мэдэх юм бол яаж төгсөхөө мэдж болно. Үхвээ мэдж болно гэдэг шүү. Үхвийн цагт айхгүй байх хэрэгтэй. Шүү дээ. Тэгж л боддтой. Тэгэхээр би бол үхэн мөхлөөс айдагчгүй. Зэ нэгэн цагт үхэн Сократийн хөлсөг гэдэг шүү дээ. Үхэл бол одоо хүний амьдралын үргэлжил гэж. Нүгэл бол хүний амьдралын төгсгөл гэж. Тий. Энэ нөгөө шашины тухай ярихад дээ шүү дээ. Бурхан багшийн 80 гарan насалсан хүн. Тий. Есүс шин 30 гараад насарсан хүн. Тэгээ сайн анзаарсан Бурхан багшийн сургаалт чинь яаж өдлөх вэ гэдгийг аягүй сайн заасан ба. Тий. Есүс цовдлогддог тийм. Тий. Есүс ерөөсөө ингэ залуу хүмүүс чиглээд залуу амьдралаар амьдраад өдлөх өгөхөд тухай нэг номлог байгаа байхгүй юу? Тий. Би тэгээ анзаарсан. Тэгээ тэр одоо бидний философийн одоо суурийг болж байгаа бурхан багш нь бас юу байгаа шүү дээ. Японочууд ч гэсэн бурхан шашин тий. Буддийн философч өөрөө Ланжгар Альберт Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. Энэ шашнуудын дундаас хамгийн шинжлэхгүй ухаан шашин бол буддизм, буддийн шашин гэж хэлсэн байна л шүү дээ. Тий. Тэгээ бурхан шашин чинь өдлөх ёс гэх юм уу те хүн өдлөх ёстой тэр чинь зовлон тий зовлон байгаа нь үнэн те тэгээд ингэ номлосон байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нэг залуучих гад хичээж байгаа хүнийг жаахан шуулах юу байгаа штэ инээдтэй санагддаг штэ энэ чинь бас Азийн соёл юм бэ. Дорлох нэ. Тий. Европын Европ хүмүүс чи бүр ичихгүй ингэ залуужуулаад те өөрийгөө тий байгаагаараа байхгүй те. Тий өөхгүй байхын одоо хичээх тийм нэг юм шиг эндүрдэг тийм ээ. Тий тэр бас айгүй том бидний соёл юм бэ гэж. Чи буддийн философи гэснээс буддийн философи бас нэг Ланжгар юм байдیں۔ Өвдөх нь эрүүл биеийг дарамтлж ирнэ. Өтлөх нь залуу насыг дарамтлж ирнэ. Үгээрх нь эд баялагийг дарамтлж ирнэ. Үхэх нь амь насыг дарамтлж ирнэ. Ийм жамсны хорвоод амьдарч байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энийг мэддгүй хүмүүс бол хүнээс гадуур аягалдаг, авиралдаг тийм үү? Тийм үү? Мөнхийн юм шиг авиралдаг тийм ээ. Тийм байхгүй. Тийм бид буддийн философи гэж ярьж шууд. Тэг яагаад уучлах жоох. Тий. Тийм шүү дээ. Тэгээ бид нар яагаад ингэ нүрээ татсан хүнийг харахаар одоо нөгөө хүмүүс өөртөө таалагдчихвэл ямар одоо юу гэх месасл хийж болно шүү дээ. Ярьдаг боловч те үнэндээ нүрээс тэ хөтлөө татсан хүнийг харахаар инээд хүрдэг байхгүй юу? Тийм биз дээ. Тийм шүү дээ. Энэ яагаад би одоо ингэ цаанаас ингэ шоолох сэтгэл төрөөд идэм болов гэсэн тийм философи нугасаа өдлөгийг хүлээж авахыг бидний хувьд бол айгүй зөв ёс гэсэн тийм ойлголт журдаг бол ёс зүйтэй вэ журдагтай хүн бол өөрийгөө голдоггүй. Надад өгсөн гоо сайхан надад л болоо шүү дээ. Энийг одоо гятадад бөө шүүх мөх болсон шүү дээ. Нэг гоё хүүхэнтэй суугаад гсэн чинь хүүхэд гарсан чинь тийм гарахгүй шүү дээ. Ген шүү дээ тийм үстэй. Тэгээд одоо хүүхэд царай муутай гарч гин л дээ. Тэгээд тэр чинь коммунистууд юм чи аргагүй л дээ. Энэ одоо юу яав юм тэр судалсан чинь нөгөө ижийн юугаан одоо гоё болгочихгүй юу хамар нармай бүх юм аа. Тэгэхээр хэцүү. Одоо манай Монголын хүүхнүүд дашны балжин юмтай өдөр их сайн өдөр гэж. За одоо дашням гэдэг өдөр нь Өрзийн гутаг орших юу балжинам гэдэг нь буян гутаг оршигч нь одоо тийм байдیں۔ Тэрийг би одоо буруу хэлж магадгүй. Тэгээд нөгөө тэр өдөр төрсөн хөөгдөх мундаг байдیں۔ Гинэ. Тэгээд тэр өдөр дохоо бол төрнө шүү дээ. Жишээлбэл дашнамтай өдөр л өвдөөлгөө хөөгтэй гаргуулвал тэгэл тэр дашнамтай өдөр төрнө шүү дээ. Тэнгүүт нь хаалгаа хэлгээд хийсвэр хэлгээд за дашнамтай өдөр хөөгтэй болоо тэгээ гаргаж шүү дээ хүмүүс. Тийм үү? Тэгдэг шүү дээ манай Монголд. Тийм байлээ. Тэгэхээр нөгөө тэр гарч ирж байгаа хүүхдийн заяа төрөг төрч шүү дээ. Тэр заавал дашнамтай өдөр төрөх алгагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр алваар дашнамтай өдөр төрөё гэл ийм юм болж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь байна энэ одоо амьдрал бол амьдрал, амьдрсан шиг л амьдрах хэрэгтэй. Амьдралын дунд амьдралын бусаар амьдраад байна гэдэг бол хамгийн осолтой.
Би тэгж боддог. Яг бол нөгөө өхлийн тухай ярьсан учраас Тийм. тэгж юм. Би бол үхэл бол би хэллээ шүү дээ. Үхэл бол одоо хүний амьдрах үргэлжилэл, нүгэл бол хүний төгсгөлөө гэж Сократ би биш. Сократ хэлсэн шүү дээ. Хорлуулад өгч явах та. Амьсгаа хурахынхаа үед хэлсэн байхгүй. Хэлсэн байна лээ шүү дээ. Тий. Тийм учраас бол би бол үхлээс юу айдаггүй. Одоо 66 жил амьдралаа хангалттай. Хизээ нэгэн цагт одоо үхэл аварга ирэх гэвэл дуртай иж өшөөрнө. Өдөр шөнө 2-1-ээр ээлж хэлэхэд үхэл аварга над руу нэг алхах гэж чойно хэлсэн байт. Тийм учраас над руу нэг алхаж байгаа үхэл аваргаас айгаад тэрэг нүүр тулаад үзнэ. Үнэнтэй нүүр тулаад үзнэ шүү дээ. Тийм биз дээ. Тийм бодолтой. Яг ингээд эренгуудаа их тод харагдаад ирэнгуудаа Би шал өөр бол баймаар байна гэхгүй шүү дээ хүн. Би чамайг аваад өгөх би байх үндэслэл байхгүй болсон. Би баймааргүй байна. Манай Бирма гэдэг хөгжмийн зохиолч 92 нас зооглоод одоо дээд зэргийн буянтайгаар бурхан болсон. Өвдөөгүй. Ариун цэврээр нойлоор ороод 2 3 орсон гэж юм ярьж ороод бие цэвэрлээд байсан юм. Тэгэл орон дээр очиж сайхан тал ингээд тэр бол том буян шүү дээ. Том одоо өөртөө заяасан буян байна тийм ээ. Тэр хүний өөрийнх нь ухаан санаач тийм мундаг байна да бурхан бол одоо тэгжил бурхан болдог. Тэр нь хаврах л доо цөөхөн юм байна гэж би боддог байхгүй. Тий. Тэгэхээр үхэл гэдэг бол тийм аимшигтай айчин биш. Ер нь бол хатгах санаатай амьд хүнээс л болгоомжилж үхэж үрд ангиж ирсэн хүнээс бүү аа гэж. Тийм ээ. Тийм одоо энэ сүрэн жууга хэлсэн байдаг баха. Тийм учраас бол би одоо үхэл бол жам ясны юм. Тэгээд түрүү нөгөө Бирвага хэлсэн байт юм л та. Манер чинь 80 нилийн гарцсан байсан. Нэг уран бүтээлийн цэнгүүний Зандан Шонертэй уран бүтээлийн цэнгүүний эхнэр битэр зохион байгуулад найруулад тоглолтынх нь орлого морлогын өөрт нөх юм яриад гэсэн. Манер зөнөөгүй тайзан дээр гараад ганц үг хэлсэн. 80 гарсан үг шүү дээ. Цэмцгэрээ. За 45 нас бол уулын хар юм байна гэж. Уулын хар дээр гарч шүү дээ 45 нас. За 45 наснаас хойш бол ингээ уул руу уруудаад ингээд л одоо өгсөж чадахгүй ингээд тэр чигээр яваад байна. За би одоо 80 гарсан. Нэрлэг намаа хааны дансаас би хасагдсан гэж. Тэр бол агуу үг. Тийм бэ. Би хасагдсан юм аа. Тэгэл бол өөр юм л. Тэр агуу хүн Жансан руугаа ардын жүшний найран дээр нэг үг хэлсэн. Хүмүүс гараад одоо чиний хэлдгээр хүн таалагдгаа 1989 юм ярина шүү дээ. Гэсэн чинь Бирма багчаа хадаг мөнгө аяга одоо сүйтэй барайл. Ганц хөвгөөс. Жансан руу хашин сургууль явуулсан юм байна л да. Би зөв хүнийг сургуульд явуулсан юм байна. За. Гүчээ. Тэгэхээр би бол нөгөө насны буян байна. Ханийн буян байна. Энэ хүн 5 буян байдаг нэ манай буддийн философи Монгол хүнд байд юм байна. Хүн тэгэхээр ханийн буян байна. Үрийн буян байна. Эдийн буян байна. Эрдмийн буян байна. Хамгийн сүүлд насны буян байна. Энэ 5 буян гэдэлсэн хүн бол одоо хорвоогийн ховрхон хүн гиндэ. Тэгэхээр манай Бирвага бол тийм ховор хүн, манай очрогт ерөнхийлөгч бол тийм ховор хүн. Ийм за өөр яриа хөрөө. Өөр ч яа. Тэ таны одоо үхлийг харна гэдэг чинь амьдралыг бас тэ дүгнэх алхам гэж бодож байгаа. Тэгээ таны философиг сонссон түнхээр баяртай байна. За. Баярлалаа. Баярлалаа. Цаг нь болж байгаа юм уу? Ахын цаг. 4 цаг болох 7 минут. За ингэж яргаа тий. Тий ингэж аргая. Таны хамгийн дуртай онигог нэг яриад өгөөч. Нэг онигоо юм уу? Оноо? Онигоо. Ярих дуртай онигоо. Ийм юм өдөр онигоо хэрэггүй. Ийм сайхан яриа өдөр онигоо хэрэггүй. Их тонуулам ярьлаа шүү дээ. Тий. Би нэрээ мартсан. Би нэмэд нэг юм хэлчих үү? За тийк. Би одоо 2009 онд л одоо өөрийнхөө дуулдаг хөгжмийн фонограмуудыг хийлгсэн байна л та. Тэгээ одоо би бүгдийг шинжилж байгаа. За. Шинэ одоо симфон, симфижаз хөгжим оруулаад 21-р зууны дууралт чинь дайтайхан дуурах хэрэгтэй шүү тийм ээ. Тэгээ Чингис хааны музей байна тий.
Тэрний 7 дахь хүрт нэг 200 хүний судалтай нэг жижигхэн Тийм тийм. тайзмын театр руу үзсэн үү? Аха. Үгүй. Тэнд би тоглолтоо хийнэ. За. Ээжээ гэж уулга алтхад гэдэг тоглолт. Ваа. Ээжээ гэж уулга алтхад. Тий. Тэрүү ярьлаа шүү дээ би. Тий. Ээжээ гэж одоо хүн болгоо уулга алддаг гэдэг. Тий. Ээжээ гэж уулга алтхад гэдэг. Хизээ. Энэ 3 сарын 14-5 2 өдөр. Нэг үзэгч нь 200 хүнтэй л юм л. Тикет үү? Тикет цэг юм уу? Гүү. Огом. Миний ихнэр зарна уу? За. Тэгээд Япон явандаа 18-нд. За. Тэгээ 18-нд Япон яваад Шимизу сайд руу очино. Тэнд 3 удаагийн тоглолт. Та ерөн хавар Япон явд юм шүү дээ, тий? Тэгээд хаварч явна, намарч явна. Тэгээ миний бодлоор бол хавар 3 сараас 6 сарын их хүртэл яваад ирчих хэрэгтэй. Тийм үү? Тэгээ намар Зундаа энд байх хэрэгтэй, дундаа тий? энд байх хэрэгтэй. Намар одоо 10 сараас 12 сар мар хүртэл. Тэгээ хүүхдийн үйл айгүй хэцүү дээ, тий. Яг гэмтгүй үүлэнгэл бүнгэл ясан жанган дээ шүү дээ. Энэ манай Японд? тий. Тэгтээ. Ингээд чүм Уу юу гэх монголчин ингээд хувцамсахад болчихидэг, тий? тий. Тэнд өмсөд байгаад Өмсөд өстө нэмэр авахгүй, тий? 600 жил өмнөд багтал энэ тийм үү? янгин дээ. Тэр юуныхан тий юу нөгөө чиглэг агаар байгаа. Чиглэг байхгүй. Бүр яг хоо хайлт очиход бол Монголоос хайлт очиход бол дулаахан нэг 10 хоноод ирэнгүүтээс гачин болдог, тий? Тий. Тийм би тий. За окей. За Орсон баярлалаа. баярлалаа. Юу тоглолтод очино. Тэгээд. Энэ хүүхэд чинь миний юуг мэдх юм бэл шүү дээ. Тэгээд ярьж байгаа тий. За. За төгсгөлийн үг тий. Та үзсэн та бүхэнд баярлалаа. Одоо та бүхэн сайхан шинэлээрээ могой жилд бас хамтаагаарай. Бай. За баярлалаа. Тийштэй бэлгийн үг юу? Манай Томокогийн зүгийн балны энэ байгалийн цэцгсийн зүгийн балны гой үнэртэй. Тэгээ жаахан энэ бүр дүүргээд хийчих манай 700 г арай жижигтүүлсэн энэ нэг савыг онгойлоход пут гараад ирдэг болохоор болгоомжтой онгол. За. Энэ чи би онгойлохгүй нөгөө нинжил онгойлгоо шүү. За оошаах цаанда хийгээд уугаад. Зүгийн бал. Чөө. Та Цэнгүү ахын руу явдаг уу? Явна. Сэлэнг рүү? Явна. Тэгэхээр зам дээр манайх байгаа штэ. Тийм үү хаа гэдэг. Шамар дээр? Тийм үү? Тийм штэ. Би шамраас нь дайрд ш цаашаа. Тийм. Энэ 100 явна шүү дээ. Ирээрээ за. Тэгээ тэр үед нь яри тий. Тэгээрээ би зүгий дээр шамартай. Бат.